Брэн 2MS гохон жоо яхир мөртлөө юу юм бэ? Тэрлэн зөө. Гэтэ тэрлэн байж байна. Мөрчлөө сайн тааруулаг болоод жоохон ингэ дээшээ. Аяж мод дээшээ явахгүй яг хойшоо ингэ гэдэг. Эрхэм бод нэвтрүүлгийнхээ үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр нэгэн гайхалтай зэвсгийн талаар та бүхэндээ танилцуулахаар ирсэн байна. Яагаад энэ зэвсгийн талаар ярих гэж байгаа юм бэ гэхээр Монгол инженерийн урвахаа мэдлэг энд шингэсэн учраас энэ зэвсгийн шингэсэн учраас та бүхэндээ танилцуулж байгаамаа. Тэгээд Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр Аранбаатар хаагаас өнөөдрийн дугаар хийх гэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За энэ сайхан зэвсгийг манай үзэгчдэд танилцуулаач. За яг нөө зэвсэг сонирхогч нар бол Чех улсад үйлдвэрсэн Ческа Зброевкагийн Чизе Брэн 2MS гэдэг. Ер нь Брэн гэдэг автоматын талаар, карбины талаар бол сонирхогч нар сайн мэддэг баг. За ерөнхийдөө Брэн одоо төрлийн ийм шинэ үеийн карбин автоматууд ер нь хэрхэн үүсч бий болж байгаа гэхээр хөгжиж байгаа гэхээр үндсэндээ Калашниковын систем, Stoner-ийн систем хоёрын дундаас одоо аль талаас нь одоо техник шийдлүүдийг авч гарч ирдэг. Ерөнхийдөө яг зүгээр дэлхийд дээр шинээр бүр одоо юу гэдэг бүр нэн шин төрлийн одоо тийм шийдлүүд бол нэг гарч ирэхгүй болт. Хуучин байсан системүүд л бие биенээсээ санаа аваад ингээд хөгжөөд яваад байдаг. Тэр зөв тогтол хэвээрэл байгаа. Ер нь бол сүүлийн 100 жилийн хугацаанд. Тэгээ одоо энэ бол нөгөө яагаад бас Монгол инженерийн ур ухаан гэхээр шингэсэн бэ гэхээр энэ тухайн энэ зэвсэг маань гарчаад дараа нь Монголд одоо жишээ нь орж ирж туршигдаад хэрэглэгдсэний дараа энэ зэвсгийг нэг сайжруулалт буюу одоо гацаа баяр янз бүрийн дутагтай талуудын манай нараа маань одоо энийг бас зассан гэх юм нэг юм болоо. Энэ талаараа тэр түүхээс нэг яриач ямар учиртай яалаа. Яг нь Брэнтэй санамсаргүйгээр л холбогдсон юм л та. Урд нь Монгол улсад манай тусгай хүчнүүдэд тусгай албуудад Чехээс юм Брэн гэдэг автоматуудыг өгсөн байдаг. Тэгээ өөртөө хэрэглээний явцад Монгол улс манай Монгол маань өөрөө байгаль цаг орон нөхцөл нь одоо тийм хатуу ширүүн тийм ээ. Хуурай, хүүтэн, тоостой. Тэгээ цан цохилтууд их өгчдөг хөлний үйлрэлд. За дулааны үйлрэлд мөн тоос шороо ихтэй хуурай агартаа ийм байдлаар ер нь цаг уурын бэрхшээлүүд их байдаг л да. Тэгээ энэ нөхцөлд яг үгээр ямарваа нэг техникүүд саатлууд гарч идэг. Одоо гацах гэдэг юм уу? Ямар нэг байдлаар. За тэгээ Брэн нэг загварууд дээр бол ер нь бол толгойн өвчин одоо хүүхдийн өвчин гэж ярьдагтай адилхан тийм маш олон төрлийн бэрхшээлүүд гараад ирсэн амьдрал дээр харж байхад буудлын дадлаг сургалтын үед бэлтгэлийн үед байнгын гацаатай байнгын саатлал гарч идэг. Гэтэл яг ажиллагааны үед бол тийм зүйл байж болохгүй зүйл шүү дээ. Багаараа үрэгдэн тэрнээс болж тийм ээ. Магадгүй амнаас эрүүл мэндийн шалтгаан алга багчууд, үүрэг гүйцэтгэгч алга багчууд. Тэгээд үндсэндээ Брэнээс тийм айц бий болчдөг. Ер нь бол тухайн тэр тийм зэвсэг саатад эхлэх юм бол буудагч нар, алга багч нар тэр зэвсгийг хэрэглэхгүй байх, тэрнээс зухдах. За ийм юмтай явснаас явган дээр гэдэг шүү дээ. Тэр байдлаа сэтгэл зүйн юм янз бүрийн байдалд ороод эхэлдэг. Тэгээ тэр сэтгэл зүйн нөлөөлөл нь албаны бэлэн байдалч нөлөөлөх талууд байдаг. За тэгээ санамсруу түүхэн гэвэл яаж холбогдсон бэ гэхээр Брэн загварын техник дээр яг инженерийн хувьд албанаас ингээд алба багш нар, буудагч нар тусцаа үсээд энэ дээр юм саатлууд гараад байна. Энэ гацаа гэмтэл саатлуудыг, эвдэрлүүдийг засч өгөөч, янзалж өгөөч гэдэг. Тэгээ санамсаргүй байдлаар тэнд доторх эд анги нь үзээд энэ хэсгээр ийм саатлууд гард юм байна. Энэ пүш нь ийм болцсон юм байна. Энэ эд ангийн өнцг нь ийм байдалтай байна. Дээр нь яг нөгөө Монгол улсад хэрэглэгдэж байгаа сум хэрэгсэл маань заримдаа Оросын сум хэрэгслүүд бас төгөөмөд байдаг. Гэтэл Орос сумны одоо капсул гэж яриад байгаа тэр арын бэлт тийм бэлт маань өөрөө жоохон хатуу металлаар хийгддэг тодорхой хэмжээнд шүүг төмөр цохиж бас дийлдэхгүй сул цогтөг. Өөрөөр хатуугаас болоод тийм өөрөөр тэрийг дийлж цогж одоо авцалдуулж чадахгүй гэдэг тиймэрхүү бас юмуд байсан л тиймэрсээр. За энэ бүгдээс ингээд хэдэн жилийн хугацаанд тухайн тэр Брэн техникүүдээр жижиг өөрчлөлтүүд, жижиг засварууд хийсээр хагаад ерөөсөө ийм байвал арай дээр юм байна. Ингүүд найдвартай ажилт юм гэдэг техникийн нэг 5-6 төрлийн шийдлүүдийг олж харсан. За тэгээд тэрийг нэг удаа албаны зэвсэг техник янзлаад байж тал
Чехийн одоо төлөөлөгч энэ Монгол улсыг хариуцсан юм уу тийм Азийн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч санамсаргүй манай энэ полигон дээр ирж явж байгаад тэр машин зэвсэг техникүүдийг засаж байгааг нь хараад та яг юу хийж байгаа юм энэ дээр ийм юмнууд хийгээд ингэж ажиллагаанд оруулж байгаа гэсэн нөгөө видео бичлэг хийж болохгүй болно гэдэг. Тэгээд юуг нь яаж засаж байгаа юм ийм ингэж засаж байна гэдэг. Бичлэгийг хэлүүлээ. Энэ дээр ингэж өөрчлөлт хийж байгаа гэдэг явуулсан. Тэгээ байсан 2 сарын дараа яг коронавигийн дундор байхгүй 21 оны 10 сард 11 сард хөдөлгөөнч багтаа байсан. Тэгээ нөхөр 2 сарын дараа гинт Чех элчин сайдын яамнаас холбогдож байна. Таныг Чехийн батлан амлахын яамнаас өөрж гин гэдэг. Тэгээд яав юу болов гэдгсэн. Брээн гээд автоматик үйлдвэрээс таныг Чехийн үйлдвэрээс өөрж гин. Батлан амлахын яамны шугамар таныг ингээд Чех рүү аваач хэрэгтэй байна гэдэг. Тэгээд яасан тэгээд тэрэн дээр яг туслах юм байвал туслаад өгөө гэдгсэн. Тэгээд Чех элчин сайдын яамн дээр хүрээд ирэх гээд дуудахаар нь коронавигийн дундаар хэцүү шүү дээ. Тийш очиход хотын төвөр явах. Тэгээ яваад очлоо. Та үдээс хойш нэг 2-3 цагийн дараа хариуг авчаарай гэдэг чинь. За гээд паспортоо өгчөөд дөнгөж гараад явжсэн чинь 15 минутын дараа уцтаа. Тэгээ та хоёроос буцаж орж ирээд паспорт авчих гээ. Шууд шингээний виз 20 минутын дотор шингээний визийг дарддаг анх удаа амьдралдаа тэгээс санамсаргүй байдлаар харлаа. За тэгээд нэг хэд хоногийн дараа Чех рүү ниссэн. Европын холбооны улсад үйлчилж исэн коронавигийн дэг журамтай холбоотой дэг чаягууд бүгд хэл гайл дээр нахуулаад бүгд үйлчлэхгүй. Тэр чинь очиод нэг 5 хоног одоо нэг зардлын чинь бүх цаанаас тааж байгаа шүү дээ тий. Бүх зарлын даасан. Тэрж очих зардлыг. Одоо энэ чинь одоо инженер хүн мэрэгжилтэй гоё нэг эзэмс төгс үнэ юм байдаг биз дээ. Тэгээд дотор гайхаад бодчихлоо. Хиллээр ноцсон чинь та ямар хэр зорилгоор явж байгаа гэсэн. Нөгөө Батлан амлах яамны өргөн нэсэн цаасан дээр хөвлөж тэрийг ингээ үзсэн чинь уншсан цаад хамгаа дараад орно. Тэгээд цаашаа ороод нөгөө хүмүүсийн тосоод авцсан. Тэрнээс чинь нөгөө тусгаарлалт гэж байж байгаа. Тусгаарлалт ерөөсөө хийгээгүй. Уул нь тэнд очиж байгаа хүн болгоно ингээд 5 хоног 14 хоног тусгаарлалтууд хийж тэрний дараа тавьж үзсэн хатуу байсан үйл дээ 21 оны 11 сар тэгээд яг коронавигийн нэг жоохон завсрын үе юм шиг. За тэгээд яваад очлоо маргааш өглөө шууд Чехийн үйлдвэр дээр очисон Брэний автоматик үйлдвэр дээр цэргийн төсөв үйлдвэр дээр. За үйлдвэрийн полигон гэдэг тусдаа полигон дээр тэнд 2 загвар билет авчиж. За 2 автомат. Тэгээд ямар ч гэсэн танд үзүүлэх чаа гэдэг чинь. Гэхдээ тэгээд та нарын үйлдвэрлэлд шинээр гаргацсан зүйл юуг нь би үзэхдээ би энэ нат ч мэдэхгүй шүү дээ гэсэн. Энд яг нөгөө зарим нэг техник шийдлүүд жоох ингээд туршилтын маягаар 2 автомат хийсэн байгаа. Тэгээд тэр үед тэр автоматуудаараа ингээд буудуулж үзүүлээд хөлдөөгөөл гисгээгээл буудуулаад нэг Орос стандартаар шалгадаг юм байна тэнд тэдний үйлдвэр дээр. Оросын стандартыг би тэр үед зэвсэг техникийн шалгуурыг анх удаа тэнд харсан л яг мөн чанарыг нь ойлгосон байхгүй. Яг яаж шалгад юм бэ? Шалгуур нь яг юундаа байсан байна. Тэгсэн өрөөсөө энгийн амьдралаас үүдсэн байна. Орос зэрэг яадаг гэхээр автоматаа үрээд жижигүрт гардаг. 3 цаг өвлийн хөвдөнтэй хасах 30-40 градус зогссох ингэж байжгаад шууд орж бүтгэрг ороод ээлж солигддаг ч юм хэсэг амрд юм дулаацч. Тэгээ буцаад зэвсгээ аваад гарангууд нөгөө цан цохилтууд явагддаг. Тийм шүү дээ цан цохилт. Тэнгүүтээ цан цохилт явагдаад яг ингээд эд хөлтсөн байхад нь гинт галцвсгээ хэрэглэх шаардлага гардаг. Тэр үүднээс амьдралаас үүдэж гаргасан шалгуур юм. Тэгээд 3 цаг хөдөөгээд гаргаж ирээ шууд буудна. Дахиад 3 цаг хөдөөгээд гаргаж ирээ шууд. Тэгэд гацхгүй найдвартай ажиллах хэрэгтэй гэдэг. Тийм стандарт байна. Тэнгүүд энэ чи амьдралаас үүдэж гарсан л шалгуур юм байна гэдэг. Одоо манай спортын тамирчид тэмцээн уралдаан дээр буудагч нар ч бас хардаг бах тий. Нөгөө ааруудыг их нарийн тохиогоод байна шүү дээ. Спортын зэвсгүүд албаны зэвсгүүд ч гэсэн гайгүй тохиролцсон. Тэгэнгүүтээ шууд баруун зэвсгүүд ялангуяа их хүүтэн үлийн үйлрэл тэмцээнүүд дээр их гацаж харагддаг тийм аа. Тий ерөөсөө нэг хүүтэнд барьчаал тэгээ бууга тэр чигээр нэг сайн авах гэх нэг дулаан барил орчоо буцаа хараад тэгэл зогсчихдээ шнэ асуудлууд үүсдэг. Нөгөө урд нь үүссэн байсан тортог нь хүүдний дээр орж гарсан дулааны конденсат буюу нөгөө цан цохилтоос болсон бохирдлоос шалтгаалаад эд ангууд нь зураад эхэлдэг. Найдвартай ажиллах болоод хөлдөөд хийдэг. Ийм бас бэрхшээлүүд түгээмэл гардаг л да. Манай цаг өрөө нөхцөлд бол. За тэгээд тэр Чехийн үйлдвэр дээр үндсэндээ нэг 3-4 хоног шахуу ажилласан. Яг энэний зохион бүтээгч инженер нэгээд нэг өндөр нөхөр байна. Тэгээд зэвсэг техник тушаад яг нэг ч удаа гасал гараагүй л. Тэгээд тэднийх яг яах гэж дуудаж яваадсан бэхээр нөгөө одоо энэ техник хийцэн байсан шийдлүүд дээр патент худалдаж авах өгөх ч юм уу. Нөгөө ноу хау гэдэг юм уу те ололт
тэр ололтуудыг олж авах гэж л одоо дутсан юм билээ л. Тэгээд эхний туршилтууд хийгдээд нөхдүүд одоо ярианд орж байна. Одоо бизнес яриа гэдэг юм. Нэг самбар дээр ингээд зураг хөргөө зураад за та одоо энэ ингээд 5 төрлийн техник шийдэл ингээд үнэлж өгөх гэж байгаа юм байна. Тэгвэл би гайхчихгүй юу үнэлж өгөх юм. За. Тэгсээ тэн дээр юу яаж байна? Энэ шийдлүүдийг та яг хаана юуг нь өөрчилсөн бэ? Манай энэ зэвсгэн дээр гэдэг чинь. Яг энэ брэнд AMS 2 дээр бол би өөрчлөөгүй. Брэнд 1 дээр нь яг нөгөө яаж хийх үү гэдэг юмнууд хийгээд эхэлсэн байсан. Тэгээд дараа нь яг тэр нөгөө видео бичлэгээр Монголд ирээд нөгөө 2 сарын өмнө авсан нөхөр бүх тэр техникийн хаана юуг өөрчилсөн бичиж авсан шүү дээ. Тэгээ нөхөр гэсэн чинь яаж гэдэг тэр патентаа үйлдвэртээ өгсөн юм үнэлсэн юм тийм болчих. Тэр чинь одоо тэгээ би тэнд дотроо толгоогоо шааж эхэлж байгаа. Ааха нөхдүүд аль хэдийн нөгөө аваад явцсан юм шийдлүүд ээж. Тэгээд энийг нь хэллээ л дээ нөгөө үзэхээс өмнө дотор нарийн ширийн техник шийдэл үзэхээс өмнө энэ дээр ийм нэг өөрчилсөн. Энэ дээр цохигчийг ингэж үнцгийг өөрчилсөн. Энэ дээр пүршний хүчийг ингэж өөрчилсөн. Энэ хэсгээр энийг нь зүлгүүрдэж явах өөрчилсөн. Хэмжээ дамжаануудыг өөрчилсөн. Гээд нэг 5 төрлийн шийдлээ хэллээ. Тэгсэн тийм ээ зүв байна. Яг тийм ингэж явах хэвээр. Жишээл Орос суман дээр бол ийм юм асуудал гардаг тэгдэг гэдэг хийж байна. Тэгээ би задлж үзэх болохгүй гэдгсэн задлаад үзсэн. Нөгөө Монголд нөгөө миний хийжсэн зүдгүүржсэн юу ажилласан юмнуудыг бүгдийг яг үйлдвэрийн хэмжээнд бүгдийг ингээд хийгээд IT-ийн бэлтчихэж. Тэгээ үндсэндээ би тэр үед яг задлж үзээд юуг ойлгосон бэ гартаа барьж явах та. Би IT өөрийнхөө техник шийдлүүдийг IT алдсан байна гэдэг ойлгосон. Жохон дотроо л нэг тэрүүг нэндээ нэг яг манай хэн чинь ер нь тиймэрхүүл байдаг л та одоо чинь гейминг гэдэг юм уу юу гэдэг. Тэгээд яг анхудагаал тохиолж байгаа юм да тий. Анхудагаал тийм болж болохоор ер нь яг зүгээр энэ техник шийдлүүдийг амьдралд тухайн үед яг ингэж боддог байсан. Хэрвээ хизээ нэгэн цагт Монгол улс нэг бүрийн буудлын зэвсгээ өөрсдөө үйлдвэрлэх боломж нь гараад өөрсдөө хийдэг бүтээдэг болох юм бол би энэ техник шийдлүүдийг хэрэглэнэ гэж олон жил мөрөөдөж явсан. 10 хэдэн жил 10 гаруй жил гэдэг. Тэгээд нэгэнт Монголд тэр нь одоо бүтэхгүй байгаа юм шиг хийх боломж байхгүй. Инженеруудын гараа яг үндэ хүлээтэй байдаг шүү дээ бид нар. Зөвшөөрлүүд нь байхгүй. Зөвшөөрлийн систем гэж нэг том бэрхшээлүүд тэрийг ойлгодог ч юм уу ч юм уу. Тэгээд нэгэнт энийг хийж чадахгүй юм чинь өгдөг газар нөхчийн үнэлдэг газар өгчийгээд стэрж шийдээд тэгээд брэнд дээр 5 шийдлээс үндсэндээ 3 шийдлийн аль хэдийн патентыг би алдсан байсан. Яг бол тэр хоёр бүтээгдэхүүн төр хийцсэн байсан учраас хоёрын нь бол яг хуу нэмэлтээр энэ нэг шийд тэгээд хоёр дээр нь үнэлгээ аваад тодорхой тооны нэг мөнгө урамшуул. Тэгээд дээр нь одоо энд байгаа энэ брэндүүдийг нэг 10 тонны ч юм уу 20 ч юм уу тэгээд тодорхой тооны брэндийг хөнгөлөлтөөр зарим нэг нь бэлэг маягаар үйлдвэрээс авсан л та. Тэгээд үндсэндээ дуусчих шүү дээ. Нууц шил тэрийг хэлэхгүй те мөнгө нөгөө. Тэгээд тэгээ мөнгө нүүн айх тэр их шээ. Тэр нь яг Монгол хүний хувьд бол нэг ганц нэг прив центр авчгаар хэмжээний. Тэгээд юм байж ба. Тэгээд энэ гол нь тэндээс би юуг аюу амьдралдаа том сургамж авсан бэхээр ер нь бүтээгч улсууд энэ янз янз ноу хау гэдэг юм уу те ололтуудыг нэг тийм жоохон онцгой аргаар ч юм уу те хулгай баг гэж болохоор тийм аргаар ч хамаагүй авч чаддсан юм гэдгийг л ойлгосон. Тэнд ёс зүй этик гэдэг асуудал байдгүй юм гэдэг. Өөрөөр хэлбэл магадгүй эдийн засгийн тагнуул юм уу те шинжлэх ухааны технологийн тагнуулууд гэдэг юм уу тэр бол зөвхөн л авчдсан юм гэдгийг л тэндээс хатуугаар ойлгосон л та. Нэг тийм хүнлэг ёс суртахуун яриад байгаа юм байдгүй юм билээ. Дараа нь яг хайрцангуй гайгүй үлдээд өөрж авчирж байгаа юм дэх юм байгаа байхгүй тэнд авчирж байгаа. Гэтэ тэр мундаг л биш. Би зүгээр тийч харж байна. Энэ мундаг том одоо брэнд үйлдвэрлэгч нар чинь ер нь нэг дараа шинжлэх юм олж авахын тулд одоо тэр коронагийн үеийн тэр өчнөө тэр шалгар малуурыг тоохгүй тэгээд энэ хүн бизнес болгоод ингээд урьж авчираад бүх зардлыг гаргаад ингээд нэгдэг чинь мундаг л би өдөрж магадгүй бид нар өөр янз бүрийн үйлдвэрлэгч нар ч гэсэн бас ингэж ханддаг болсоос арай л хурдтай л нэг хятад дуусч гэсэн нэг хажууд өгчөөд байна шүү дээ. Тэгээд тэрэнд яг бас нэг сонирхолтой нөгөө сэтгэл зүйн нэг үе ингээд явагдаж байгаа юм л тулгуурлалтууд. Зохион бүтээгч ерөнхий инженер байна. Хоёр туслах инженер механикуд байна. Тэд нэр ингээд 4 5 ингээд уулзж байгаа шүү дээ. Үйлдвэр удирдлага менежментийн нөхдүүд. Тэгээд манай нөгөө холбож байгаа хүмүүстэй орчуулагч манай талын бас. Тэгээд инженеруудыг харж байхад зохион бүтээгч инженер бол тэнд нэг Европ хүнлэн болохоор яг энэ зүй төглүүд ингээд юмнууд ингээд яг тэр өршөлтөө маягийн таны чи аль хэдийн бид нар зохиотсон байсан. Бид нар шийдсэн байсан гэдгээр яриад ингээд нэг юм сэтгэл зүйн одоо юмнууд явж тулаанууд өгж штэ. Тэгээ би эцсийн дүндээ хэлэхгүй. Та нар тэнгууд тэндээс нэг зурс бодол орчихгүй. Гинт орж ирэнгүүт би хэлж байгаа. Яг энэ хоёр брэндээс гадна яг энэ техник шийдэл хийцэн брэнд дахиад танах төгөл үйлдвэрлэсэн байгаа юм штэ.
Тэгвэл үйлдвэрлэлийн mass production дээр та үйлдвэр шугам дээр байгаа юм. Үйлдвэр шугамч үзэхгүй. Тэгсэн инженер, ерөнхий инженер тэнд нүүр нь улаагаад минчигээд багчлаа. Тэгээд би бодохгүй аа энэ хоёрыг л яг туршицын журмаар нөгөө 5 шийдийг энд хийцэн байгаа юм байна гэдэг яг бүр илүү тод ихтгэлтэйгээр мэдэрч явж байгаа. Тэгээ үйлдвэрийг яг үзүүлээд ангууд дурын автоматуудыг аваад энэ нөгөө газын блок эд ангиудыг тайлж авангуудаа би үзээд янгууд нөгөөдөл нь хуучны шийдлэр байхгүй. Нөгөө Брен 2 MS Брен 2 системээр гэтэл эдгээр чинь MS өгөхгүй. Дараа нь яасан загварууд. Тэгсэн чинь яг загварын 2 нөгөө туршилтын 2 загвар маань болохоор бүх доторх эд ангиуд нь яг миний нөгөө анх шийдчихсэн. Зураг төслөөр бүгдийг шийдээд хийчих. Хараад мэдгэж. Одоо энэ газын блок нь өмнөх системийн энэ Брен 2 дээр 2 нүхтэй байсан тохиргоотой байсан бол миний шийдлэлээр 3 нүхтэй. Дээр нь диаметрүүд нөр 1.4, 1.8, 2.3 гэдэг нөхнүүдтэй. Гэх мэт чинь хараад бидний хувьд яг олон жил хэмжилт хийсараад хараад тэдийн нөхтэй байна гэдээ баримжаа тав. Тэгээ гих мэтлээ. Тэгээд нөгөө инженер, ерөнхий инженер нь дараа нь бүх юм тохироо юмнууд явагдаад тусны дараа ирээд тэрж аваад инженерийн хөдөлж чамайг нараа ойлгож байна. Тэгээд манай юунд айгу том тусдын боллоо. Тэгээ ерөнхий менежер нь үйлдвэрийн менежер танд яг юу хэрэгтэй нөөр та юу хүсэж байна гэдэг чинь. За одоо хөсөөд авах ч юу тэгээд нэг сертификат талхсан юм бичиг өгнөдтэй л гэлдэг. Тэгээд тэрийг аваад тэр нь яг хөхөр extreme cold weather гэдэг одоо нөгөө онцгой хүйтэн байгаль цагуурын хүнд нөхцөлд манай энэ Брен 2 MS цагуурын зэвсэг найдвартай ажиллагаан дээр ингээд онцгойлон тус хүргэсэн инженерийн техник шийдлүүдийг гаргаж өгсөн танд талархал одоо илэрхийлж байна гэд үйлдвэрийн тамга тэмдэгтэй тийм бичиг өгсөн л та. Тэр нь л одоо ганц бахархал болж байгаа шүү дээ. Нөгөө ямар хүн ямар тэмдэг цаасан дуртай гэдэг шиг болж тусч байгаа. Тэгээд наа чи ихтэй юм шүү дээ. Одоо би л одоо нэг Монгол инженерийн одоо энэ яг ийм шийдлэр энэ гадны үйлдвэрт ингэ хийцэн гэсэн юм одоонд илүү сонсоогүй л байна. Одоо хуучин дээр бид нэр хүүхэд байхад бас ярьдаг байсан нөгөө УАЗ 460-аас анхны А60-аас байж байгаа л Оросын нэг генерал ирэх үед тийм шинэ 60-аас 460-аас гарцсан. Тэгээ энэ хоёр техник байдаг гэсэн. Тэр үед Монголд нэг хээрийн сургалт явж байгаад тухайд шинэ 460-аас нь Оросын нэг генерал суудсан, Оросын зүйл холбоод тусан баатар суудсан явж байгаад Монголын нэг хаана гэдлээ нэг хээрийн сургалтанд явж байгаасна онголтцсон хинэ урд хоёр тэнхлэн салаа унтсан ч гэлээ. Тэгсэн чинь мэдээж тэр чинь тийм хүн асуухаас том шалгалт явна шүү дээ бүгд энэ УАЗ-ын үйлдвэрээс энэ тэр ирээд А60-ийн тэр уртын тэнхлэгийг үзсэн чинь би сайн мэдгүй тэрний юуны болт гэдэг нь дөрвийн болтор бооцсон мэт шүү дээ урд тэнхлэгээ дэш нэг дөрвөн тэнхлэх нэ. Тийм урд экстремийн болт. Экстремийн болт гэдэг. Номыг юу голтой нь холбож байгаа. Тэр болтыг угаасаа нарийнхан хийд юм байна. Хэлбэртэй юм болт. Тэрийг монголчууд анхнаасаа тасарч ундаг гүнхтээ бүдүүнээр хийдэг ингэ солиод энэ дэр цойно. Тэгвэл шинэ 460-аас тийм байхгүй жаа нарийнхан байж тасар унтсан юм. Тэгээд энэ болохгүй нэгээд буцаад тэр бүдүүн болгосон. Энэ монгол хүний ухаанаар ингэсэн ингээд одоо зүүн бол одоо тэр одоо патентжуулаад авцсан бол бас тэр сонирхолтой бах тий. Тийм ер нь яг зөв монголчууд ер нь амьдрал дээр тохиолж байгаа ингээд олон техникийн зарим нэг юм зүйлсийг одоо өөрсдийнхөө газар орон нутгийн байгаль цагаагаар онцлогт амьдралынхаа хэв маягт тохируулаад жоохон нэг одоо монголчлох гэж яриад байгаа тийм. Тэр монголчлох гэдэг зүйлийг бол яг техникийн шинжлэх ухааны үүднээс нь ингээд техник бичиг баримтанд оруулаад зураг зүйтэй болгоод яг тийм үндсэн мэрэгжлийн хэмжээнд бол патентжуулж бичиг баримтжуулж чаддаг байвал бол юмд хөрнө л дээ. Тийм л олон ер нь тэр талаас нь боддог л баг л та нийтээр малчин хүн гэдэг бол яг хөхөр тухайн тэр өдрийнхөө юмэг эсвэл өнөөдрийнхөө нүүдлийн хэрэгцээ шаардлагыг хангаж өгөх тэгэл тэрэндээ сэтгэл ханчдаг хүмүүс юм байлээ л дээ. Бүгд талд тэр гүн ухамсартай тийм болгочдөг тийм. Энийг ингээд мөнгө болгох чинь тийм болгох чинь тэгж юусоо боддгоо юм байлээ л дээ. Тэгээ миний хувьд яг зүгээр энэ дээр тэр тодорхой хэмжээний найдварт ажиллагааны тал дээр нь л техник жижиг өөрчлөлтүүдийг бол мэдээж хийж чадсан. Тэгээд хариуцлага нь бол өндөр юм билээ эргээд. Үйлдвэрээс нь ямар хийсэн бэ гэхээр хэрвээ энд байгаа 5 төрлийн техник өөрчлөлтүүдийг та бусад үйлдвэр, бусад зэвсэг үйлдвэрлэгчнээс задлах юм бол 1 сая евроны торгуултаа. Тэр хариуцлага илүү өндөр. Явж чад амар гэрээнд орсон юм шиг. Эвгүй үүргүүрлэж ярьсан юм шиг. За тэгээд хэдүүлээ н одоо энэ зэвсэгний бусад зэвсгүүдээс ялгарх онцлог одоо энэ шийдлүүд нь одоо чинь бусад зэвсгүүдээр байдгүй шийдлүүд юу вэ те? Тэр талаас сонирхуулах. Энэ юу н ямархуу давуу талтай зэвсэг вэ? За тийм. Тэгээд бариад л тийм.
За ерөнхийдөө яг зүгээр орчин үеийн зэвсэг үйлдвэрлэгч нар яаж ингэхээр яаж ямар байдлаар концепт хийж ингэхээр нэгдүгürt хамгийн нэгдүгürt ямар ч нөхцөлд найдвартай одоо техникийн саатал гарахгүйгээр ажиллах тэр техникийн нөхцөлийг хангах гэж ерөөсөө бүгд хичээдэг. За хоёрдугаарт нь яг хөхөр биеийн дэвтэй байдлаар нөгөө эргономик гэж ярьдаг тийм комфорт ч гэж ярьдаг. Бие дэвтэй тааламжтай байдлаас нь бас их анхаардаг. Мөн дахиад гурав дахь бас нэг гол хүчин зүйл нь юухээр орчин үеийн харааны хэрэгслүүдийг шөнийн харааны хэрэгслэг тийм үү одоо энэ түргэн хараалгач гэж ярьдаг одоо цэгэн харааны хэрэгстэй одоо оптик харааны хэрэгсэл эсвэл дулааны юм уу шөнийн харааны хэрэгслүүдийг төрөл бүрийн харааны механик хэрэгслүүдийг найдвартайгаар бэхлэх боломжтой. Тэр бас нэг гол шалгууруудын нэг ийм байдлаар хийх гэж оролддог. За тэгээд дээр нь тэр биеийн дэвтэй байдал гэж түрүү ярьсан хоёр дахь. Тэн дээр яг хөр бие анатомийн хувьд Азийн бүс нутаг, Латин Америк гэдэг юм уу эсвэл Монгол хүний бие анатом гэдэг юм уу, Европ хүмүүсийн бие анатом харьцангуй бас нэг хэлбэлзэл байгаа шүү дээ дээш доошоо тийм. Монголчууд бидний хувьд бол том бэрхшээл байдаг. Дэлхийн нийт хүн амаас ялгаатай нь Монгол хүний бие анатом яадаг хэрэг илүү өргөн шанаатай байдаг. Хараалхад яг хөр харааны шугамын мөрдөгч хоёр нэг шугамд ороод эхлэхээр Монгол шанаа тохирохгүй болох жишээ нь тийм шанаа ингээд тулаад байдаг ч юм уу. Нэг бол харааны хэрэгслэх өндөр болох хэрэгтэй болдог гэдэг ч юм уу. Янз бүрийн л юмнууд байна л да. Тэгээд брэний хувьд яг нэг давуу тал нь яг нөгөө брэн эхний брэний загвар, брэн 2 загвар. За тэгээ энэ брэн MS гэдэг загвар. Одоо энэний дараа дахиад брэн 3 гэдэг загвар гадагсан. Дахиад энэний алдаануудыг засаад мэдээж төгс сайн зэвсэг гэж бол угаасаа байхгүй. За миний хувьд бол барууны Америкийн зэвсэг юм уу, Европын зэвсэг илүү сайн, илүү цэцэн, Оросын зэвсэг илүү найдвартай ч гэдэг юм уу. Тэр талаар бол ер нь бол тэгж туушаардгүй инженерийн хувьд. Бид нэр яг хөр тухайн брэнд маань яаж ингэхээр үндсэндээ яаж гарч ирж ингэхээр одоо Германы G36 эсвэл Scar гэдэг юм уу нөгөө Steyr гэдэг янз бүрийн төрөл бүрийн зэвсгүүд байгаа FAMAS гэдэг дэлхийн олон орнууд зэвсэг үйлдвэрлэж байгаа сүүлийн үед. За энэ зэвсгүүд сүүлийн үед гарч ирж байгаа зэвсгүүд концепц нь яаж явж ингэхээр үндсэндээ AK систем, Kalashnikov систем эсвэл Stoner-ийн системийг тэндээс аль аль давуу талыг нь авч одоо дундаас нь нэг тийм релиз маягаар ер нь бол техникийн бүтээлүүд гаргаад байгаа. Брэнд мөн ялгаагүй тийм л зүйл байгаа. Энд яаж нэхэр Kalashnikov систем дээр байдагтай адилхан газын бүлүүрийн систем байна. Мөн задлж угсрахад яаж нэхэр нөгөө доод анги ингээд задарчдаг тийм ээ. Яг нөгөө юуны системтэй адилхан, Stoner-ийн системтэй адилхан. Хатуу юм байна. Нэг дараад. Доод анги Stoner-ийн систем бол үндсэндээ ингэж салдаг тийм. Одоо нөгөө зэвсэг сонирхчдын дунд нөгөө алдартай Германаас суулгаалсан суулгаалуугүй гэж яриад байдаг тийм. Яг үндэ тэр Германы нөгөө MP юу лээ 42 л штурмгевэр гэх тийм сүүл гарсан. Тэндээс юу гарч ирнэхээр яг ингэж салдаг систем таахгүй. Доторх зарим системүүд нь яаж ирнэхээр Аканд бол байхгүй шүү дээ. Тийм. Ерөнхийдөө юм Stoner-ийн системүүд хамтлаггүй юунаас штурмгевэрээс авсан бүтээцүүд ихтэй. Яг доторх хэд анги яг ерөнхий зүгээр энэ задаргаа ухсаргааны тал дээр ингээд юм. За юун дээр Kalashnikov бол яг зөв гадаад харагдах хэлбэр загварууд бол төстэй. Гэтэл дотоод бүтцийн хувьд бол нэлээд өөр байдаг л да инженерийн бүтээцийн талаас. Тэгэхээр инженерийн талаас юмнуудыг яг харж ах хэрэгтэй л юм. Тэгвэл илүү ойлгон тий. Доторх мөн чанар нь яг ямар юм бэ гэдэг. За брэний хувьд яг зөвөр энэ нэг сайжруулсан юмуд энэ Kalashnikov шиг төстэй магазин авч угсарна. R15-тай адилхан тий Stoner-ийн системтэй адилхан магазин аавн задлан угсарна тий. За татварганы систем энэ цэнгэлт нь болохоор Kalashnikov системтэй төстэй баруун зүүн талдаа аль талдаа гаргаж болно. Аль талдаа гаргаж баруун солгоо одоо баруун зүүн хүчтэй гараар буудагч гэв тий. Зүүн буудагч нь баруун буудагч нь гэдгээс хамаарат өөрчлөгддөг. За хараалтын системүүд бол айгүй сайн давуу талтай болсон. За сул тал гэвэл мэдээж байгаа. Жишээлбэл энэ зэвсгээр миний хувьд бэлтгэл сургалт хийгээд яхад өдөрт дунджаар нэг 500 сум ч юм уу нэг 700 сум буудангууд энэ болтнууд эд ангиуд нь суларчдаг. Болтнууд нь хаягдана. За манай монголчууд жишээ амьдрал дээр мэднэ л да анчид энэ төр одоо албаныхын энэ төр бас мэддэг баг. Машиныхаа ард нөгөө хоньны онхортой ч юм уу багажинда зэвсэг техник юм аа ингээд сул хаяад явахаар ноосгоонд ингээд сэгсрүүлээд ангууд хамаг эрг болтон суларцсан харааны хэрэгслүүд нь хөрцөө дуран энэ төр суларцсан юм салаад унтсан байдаг шүү дээ. Зарим эд ангиуд зүгээр дан зэвсэг биш дээ. Зүгээр юм зам ингээд багажинда хоол хүнсний аяг маяг аваад явахаар та хэд бүгдээрээ л аялалд явдаг хүмүүс мэднэ. Аягнууд өргөгдсөн байдаг. Яг тэр юмнууд яаж нэхэр бүх нийт зүйлд үйлчилж идэг хөхгүй. Тэгэхээр ердийн техникийн боловсрал багтаа ч юм уу те техникийн ойлголтгүй хүмүүс энэ зэвсгийг хэрэглэхэд ер нь бол төвөгтэй.
Одоо орчин үеийн ер нь баруун хэсгүүд яг тэр талаас сул ахгүй. Гэтэл Калашников систем дээр яаж ихэр дандаа угсрал байхгүй төвжилтэй энгийн төвжээнүүдтэй, энгийн чагтан төвжээнүүдтэй. Ийм давуу талууд байдаг учраас бас сулраад юу байгаад байгаа юм баггүй. Дээр нь ингээд гол төмөр эд ангиуд яаж ихэ голдод тавлаад гагнаа хийцэн байдаг. Салах юм байхгүй гэдэг ч юм уу. За дээр нь цэцэн дээр бас бүгдээрээ л ярьдаг тий. Тэр нь илүүцсэн, энэ нь илүүцсэн гэдэг. Яг үндэ бүх төрлийн галцсуудын цэц бол нэг тийм хоорондоо онц гойд ялгараад байх илүү дутуу юм бол байдгүй. Хамгийн гол нь яг хөр буудагч хүн өөрөө тухайн тэр техникийг өөр юмшүүлж, тухайн тэр техникийг өөрөө ойлгож, мэдэрч ажилуулж чадах нь илүү чухал. Тэгээд техникийн ойлголт мэдлгүүд илүү сайн бий болно. Тэгээд давуу талтай байна л да. Одоо гэхдээ ер нь бүх баг сүүлдад гарч байгаа зэвсэг болго ер нь хунцар үүтэй эд ангид мөрлөгчийн тэр ер нь хунцар болчтой тий. Тэгээ энэ скарих шиг юм байна тий энэ хийцэн болохоор нөгөө мөрлөгч байгаа. Тэгээ скартад өтөстэй болсон тий бас ингээд. Дээрэс нь бас бүх үйлдвэрлэгчид харилцан биеүнээс давуу талуудаа л ингээд аваад бас мөрлөгчөө хөгжиж болох юм байна тий. Тэгэхээр маш жижиг тий овер хэмжээ багсан. Овер хэмжээ багуулах юм байна. Машин техник дээр авч явахад бас давуу талтай тий маневрын хувьд. Тийм ээ тий. Энд болохоор буудалт нөгөө халуун үүднээс юм тохиргоо тий. Тий энэ газын тохиргоо нь болохоор яаж ихээр нөгөө юу гэж дахин цэнэглэгдэх системийг найдвартай ажиллуулахын тулд дээр нь хамгийн гол энийг өөрчилж болж тохиргоог нь тохиргоо өөрчлөлтийн давуу тал нь юу вэ гэхээр сум үргэлж солигдож идэг. Заримдаа даралт багтаа тий нөгөө шаталтаас үүсэж байгаа даралт нь арай бага эсвэл илүү өндөр даралттай сумнууд гэдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр даралтын зөрүүнээс болоод найдвартай ажиллах үгүй гэдэг. Дээр нь цаг үеийн онцлогоос шалтгаалаад халуун хөдөн хөөдний үйлрэлд явах вөхөр нөгөө газын даралтын заримдаа ихсэх хэрэгтэй болно, багасгах хэрэгтэй болно тий. Тэр бүгдийн тохиргоо гэхэд энэ газын тохиргоонд бас их хэрэг болдог юм байна. Ерөөсө хөдөлгүүрийн л систем ч төрөөсөө бас найдвартай ажиллах талаас механизмыг ажиллуулах гэдэг хийгээд байгаа. Ийм зүйл байна. Яг ингэ бүсний хэсгийг мөрлөгчийн хэсэгч үл яг скер шиг юм шүү дээ. Нөхөж байгаа юм бол тий. Адилхан. Тэгээ яг нь юунууд брээнүүд бас модуль системт болсон. Одоо энэ зэвсгийн хувьд бол брээн яг хөхөр АК-ны сумаар буудаж болно. Өнөө бидний мэдгээ тий 760-39 сумаар буудаж болно. Хөрөвдөг гэсэн үг. Гол төмөр замгийн эд ангин доторх солигч нь үндсэн гаднах харагдж байгаа энэ хэлбэр загвар хэвээрээ хадгалагдана. За НАТО стандартын 223 буюу 556 45 сумаар бас буудаж болно. Энэ зэвсгийн хувьд. Ингээд гол төмрөө солиод өөрчилж болдог. Аль сумаар нь бууддаг юм байна. Тэр нь универсал давуу талтай байна шүү дээ. Универсал одоо модуль гэж яриад байгаа тийм. Хөрвөх чадвартай систем удахгүй. Энэ хоёрын хувьд бол энэ чинь хоёулаа спортын зүстэй. Одоо бол энэ иргэний зорилтоор хагас спортоор ингээд хэрэглэгдэж байгаа. За ингээд бас манай үзэгчдийн яг бас сонин хамгийн гол нь энэ Монгол инженерийн урахаан мэдлэгийг энд шингэсэн учраас хамгийн сайхан зэвсэг байна. Тэгээд энэ та нар тэгээ өшөө сайн судалж болно хаа. Тэгээд гоё зэвсэг байна гэдэг. Энэ компенсатор болохоор сүүл энэ болохоор одоо алдартай нэг эсвэд нэ. Харин тэр шиг за энэ тэгээ компенсатор энэ яг нэг флашер гэдгээр дүр намсгагч гэдгээр явж байгаа. Энд бас мөн ялгаа дүр намсгагч байна. Энэ өөрөө магадгүй дараагийн нэвтрүүлгээр эндээс нэрээ санаа аваад одоо нэвтрүүлэг бүтээгч маань бас яг хөхөр үзэг сонирхолтой зориулаад галзуу сонирхолтой энэ дүр намсгагч гэж юу юм? Масс брейк буюу хушууны одоо зогсоогуур гэж юу юм те? Компенсатор буюу одоо тэнцвэржүүлэгч гэж юу юм? Эдгээр чи бүгд өөр өөрийн үүрэгтэй байхгүй. Тийм. Гэтэл энийг яаж ихэ түгээмэл ер нь галзуу хэрэглэгч нар маань хооронд нь хольж утгаад байгаа тал их харагддаг л да. Одоо яг энэ хоёр зэвсгийн байгаад болохоор энэ бол дүр намсгагч байхгүй. Ямар ч зогсоогуурын шин чанар байхгүй. Зогсоогуур гэж юу гэдэг нь тэгэхээр тухайн тэр зэвсэг буудалтын үйл явцын үед техник маань замгийн цохилтоос мөн даралт нөгөө юу шаталтаас үүссэн даралтын түлхэлтээс болоод яаж юм гэхээр хойш ингэ тэрж байгаа хөлгөн үүсэж байгаа. Тэрийг хэрвээ зогсоож ингэж тэрэлтийн зөөлрүүлж байгаа бол яг нь масс брейк буюу зогсоогуур гэж нэрлэдэг хушууны. Урдаас гарч байгаа дутуу шаталтаас үүссэн ямар нэг дүүл мөлийн тэрэг ч юм уу гялбаг багсгаж өгч ивэл флашер буюу дүр намсгагч гэж нэрлэдэг байхгүй. Гэтэл компенсатор гэдэг зүйл маань бүр өөр зүйл болчихсон. Тэр маань яг өөр дүр намсгагчийн үүргийг гүйцэтгэх нь, зогсоогуурын үүргийг гүйцэтгэх нь. Тэрнээс гадна яг өөр бусад хэд хэдэн хөлгөн үүсэж байгаа. Дээш шийдэлт ойлголт гэж яриад байгаа. Ийм шийдэлт хөтөлсөн хөлгөнүүд байхгүй юу? Баруун зүүн дэшээ хөтлөн, дээшээ хөтлөн. Энэ хөлгөнүүдийг бүгдийг ингэ тэнцвэржүүлээд тухайн зэвсгийг буудалтын үйл явцад тийм үү? Яг байранд нь хадгалах гэж оролдож байгаа хушууны одоо эд хэсгийг яг нь эд ангийг компенсатор руу тэнцвэржүүлэх гэж нэрлэдэг.
ийм байх нь. Бас яг нараагийн сая ярьсан дээр нь бас хэлэхэд би бас нэг өөрөө нэг вебер нэг вебрдээ нараагийнхаа хийж өгсөн гар эзэн композитор хэрэгэлдэг. Тэр ихтэй үнэхээр олон тэр буунаад олон медаль авчирч гисэн л дээ. Тэр үнэхээр сайн байдаг аахгүй. Тэр би бас монголчууд маань юм хийдэг гэдгийг бас хэлчмээр санагдаа явчлаа сая. Тийм композиторыг бол хийсэн байдаг блэ гэж тий. За ингээд нэг юм сайхан зэвсэг танилцууллаа. Бас нараадаа баярлалаа. Манай үзэгчд бас сонирхолтой байсан байх гэж бодож байна. За тэгээд та бүхэнд манай нэвтрүүлэг таалагдсан бол лайк and share, subscribe заавал дараарай. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалж ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэм бодогч. Эрхэм бодогч.